Шинэ сэргэлт төмөр замын салбарт. Үндэсний төмөр замын сүлжээний урт 2964.9 км болж 40% нэмэгдлээ. Зүүн Баян ханги, Таван толгой гашуун сухад, Таван толгой зүүн Баян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусч, төмөр замаар хийх экспортын 2 болон 3 дахь гарцтай боллоо. Ингэснээр Монгол улсын төмөр замаар экспортлох ачааны хэмжээ эрс нэмэгдэж, тээвэрлэлтийн өртөг 3-аас 4 дахин буурах боломж бүрдээд байна. Мөн төмөр замын тухай хуулийн төслийг эзэслэн боловсруулж, төмөр замын тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй ажиллагааг нэг гарт төвлөрүүлэн нэгдсэн удирдлагаар хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Замын үд ирээний бомбоор нэвтрэх ачаа чиглэлийн хэмжээг нэмэгдүүллээ. Замын үд ирээн өртөө орондын галтрыг солилцоо хоногт 6 хүртлэе буураад байсныг 2022 онд 16 хүргэж, улмаар дунджаар 14 галтрыг солилцож, Тянжинд хөрөмтлөгдсөн 5780 чиглэлийг 1300 болгон бууруулж, хэвийн түвшинд нь хүргэж чадлаа. Улаанбаатар төмөр замаар тээвэрлэгдэж байгаа импортын чиглэлтэй ачаа өнгөрсөн жилүүтэй харьцуулахад 178% өсөж, чиглэлийн хөрөмтлөлийг 64.5% бууруулад байна. Цаашид замын үд ирээн өртөө орондын галтрыг солилцоог хоногт 18-аас 20 хүргэхээр ажиллаж байна. Мөн түүхэндээ анхудаа ирээн өртөөнд 17 галтрын сувааг хүлээлгээ өглөө. Цар тахалтай холбоотой зогсоод байсан төмөр замын зорчигч тээвэр сэргэлээ. Төмөр замын тээврээр 2022 оны байдлаар 2,260,000 хүн тээвэрлсэн нь өмнөх оны үеэс 6 дахин өссөн байна. Үүнд дотоодын зорчигч 6 дахин өссөн нь шууд нөлөөлжээ. Мөн төмөр замын олон улсын зорчигч тээвэрлэлт иргэн сэргээд байна. Вагон хуваарлтыг олон нийтэд ил тод цахим систем шилжүүлж, төмөр замын экспортын ачааны тарифыг 15-аас 20% нэмэгдүүллээ. Үүний үр дүнд Улаанбаатар төмөр зам олон жил хоримтлагдсан алдагдлаа нөхөх, үйлчилгээг нь чанаржуулах, эхний ээлжинд 280 км хос төмөр замтай болох, зүүн Баян сайн шин чиглэлийн төмөр замыг өргөдгөн шинжлэх, урсгал зардлаа бууруулах замаар 16,000 төмөр замчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах эдийн засгийн боломж олцоо бүрдэж байна.